Хөтөлбөр үргэлжлэж байна. Дэлхийн 70 гаруй оронд монгол хэлээр дуулдаг хүн бүхний мэдэх Алсад суугаа ээж дууны үгийг математикийн багш Лавсран 1991 онд бичиж байжээ. Ээжигээ бодон бичсэн түүний шүлэгт 9-р ангийн шавь төвс жаргал нь ая хийж олонний хүртэл болгосон түүхтэй юм байна. Монгол улсын ардын жүжигчин Самандын Жавхлангийн дуулснаар олонний хүртэл болсон Алсад суугаа ээж дууг олон хүн мэднэ. Энэхүү дууны шүлгийг математикийн багш Лавсран бичиж байжээ. Ээжийнхээ элбэрэл хайрт умбаж өссөн хүү их хотод ирж багшийн мэрэгжилээ эзэмшээд нутаг утсан байна. Уус аймгийн төвд багшилж байсан тэрээр ээжигээ санахын эрхэнд нутгийнхаа зүг рүү харж суухдаа энэ дууныхаа үгийг бичиж эхэлж байжээ. Хамгийн сонирхолтой ээж минийгээ хөлөрчөөд явж байгаа нь уул хөлөрч байгаа шүү дээ. Яагаад энэ уулыг хөлөрч байна гэж хэлж болохгүй гэж тэгээд алс тийм ээ. Тэр хөхрөх уулсанд хөлөрч харагдана. Хүүгийн сэтгэл гэгэлдээд байна да. Хүний зэрэгтэй явнаа хүү чинь хүслийгт нэмглээд яваад очиндоо. Алс суугаа ээж миньдээ амин хайртай шүтээ миньдээ гэж тэр үг орж ирэхгүй юу. Тэгэл би газар дээр нөгөө хүүхдэд яг энэ үгийг бичиж өгөөд тэгээ тэр хүүхэд бол заа гэ тэгэл аялгау хийгдээ тэгээ дараачийн бадгуудыг бичих гэсэн ийм л учиртай шүү. Алсад суугаа ээж дуу гарснаас хойш Лавсрангуй 100 гаруй дууны үг ütсэн байна. Бидний мөн сайн мэдих Лослын Балдбаатарын ээжээс минь илүүтэй хотон түмний дуулал зүрхний лимчин бүсгүй зэрэг олон дууны үгийг бичжээ. Харин түүний ачлалт ээж 80 наснда тэнгэр тайлсан байна. Ээжийнхээ амьд ахуйд нь 13 дууны үг бичиж ачийг нь хариулсандаа хязгааргүй баяртай явдгаанд дурслаа. Харин Алсад суугаа ээж дууны үг нь өөрийнх нь эзэмссэн математикийн багшийн мэрэгжилтэй салшгүй холбоотой гэдгийг хэлсэн юм а. Тэрээр энэ дууны үг бол математикийн аслыг дотоод сэтгэлийн мөн чанараар томьёолсон бичсэн гэдгээ хэллээ. Математикт бол ингээд аслалт гэдэг одоо хамгийн ойрхон юм их өндөр одоо том харагдана. Тэгээд алсрах тутмаа ингээд цэг рүү шилж ийн гэдэг нэг тийм ойлголт биш үү? Аслалт гэж том онолтой ойлголт. Тэр шиг ээж ингээд сарвчлаа зогсож байх. Тэгээ бүр тэр санааны үзүүрт бүр тэр хідэн мулын цаана байж байгаа тэр хүн тэр аслалтын цэг байх. Тэр өнцгөөсөө буцаад ээжигээ ингээд санах. Ээжигээ санаж байгаа тэр хүү одоо хамгийн өнцгөөс ээж хүү талаас харах юм бол хүү одоо хамгийн өндөр ээжи бодогдох. Тэгээд хідэн уулын цаана ээжи цэг мэд харагдах. Тэгээд одоо хүслээ чилтэл ассыг ширтэнэ гэж ойлгох тийм ээ. Тэгээд Алсад суугаа ээжи минь амин хайртай шүтэн гэдэг тасралтгүй байх тухай ийм ойлголтууд оролцсон учраас энийг том сэтгэлийн томьёолол юм даа гэж бодож би хэлсэн үг. Ижи гэдэг энэ сонгодог бурхны суу бүтээлд алагчлахын сэтгэл байхгүй, энергийн хайр, нэгүсгийн их хайр байдаг. Тэр утгаар нь ижийн их хайраар зүрх сэтгэлээд үргэж явсан. Уран бүтээлч Лавсрангуй хин хичээг хариулахад үр хүүхэд бидэл сайн явах хэрэгтэй гэсэн юм. Заавал дуу шүлэг зохиох биш, өдөр бүр зөв хүн байж эрүүл энх байх нь л томоос том ач буян байдаг юм шүү хэмээн захилаа. Сүмих зэрэглэндгэгээ анаралаад сүсгэлхийн эрэхээ ээж минь бодогдно хүүгээ ирнэгээд сүгээ оргоо хүслээ чилтэл алсыг ширтээ